За сайн бацхан үзэгчтэй манай нэвтрүүлгийг хэлж байна. За бид энэ удаа Монгол Улсын ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлого хариуцсан орон тооны ус зөвлөх аж үйлдвэрийн зөвлөлийн гүйц захирал Жаргал сайхантай ярилцах гэж байна. Ингээд нэвтрүүлгийг хэлж байна. За ингээд танд энэ өдрийн мэндийг дэвшээлье. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлж. Он гараад удаагүй байна тий. Өнгөрсөн онд та бүхэн бол Монгол улсын үндэсний аж үйлдвэрийн талаар бодлогын талаар бас нэлээд ярьсан. Асуудлуудыг дэвшүүлсэн. Тэгээд тэр маань одоо ингээд он гараад хэрэгжих болох юм он болох болов уу гэж ингэж бас хүмүүс шүлээж байгаа. Ер нь тийм шаардлагач байгаа. Тэгээд хоёулаа эхлээд энэ үндэсний аж үйлдвэр гэдэг ойлголтыг бас хүмүүс янз янзаар ойлгоод байна. Үндэсний аж үйлдвэр гэж яг юу юм? Манай аж үйлдвэр бус орнууд тайлцахад яг ямар төвшөнд байна гэж асуул юу хариулах бол. Тий, ер нь социализмаас л би жишээ авах дуртай л да. Ягаад гэвэл тэр үе чинь нөгөө малааж авах орноос аж үйлдвэрийн орн болгоно гэд 5 жилийн төлөвлөгөө гаргаад тэрнийхээ хүрээнд нөгөө бүх эрх зүйн орчин үйлдвэрлэл технологи хүний нөөцийн асуудлуудыг шийдээ явж исэн. Ийм билээхэн туршлага бол биднэрт бол байна л да. Тэгэхээр ер нь аливаа улс орн гэдэг бол хийж бүтээж ээж хөгждөг ийм жамтай. Тий. Тэгэхээр үндсэндээ бол Монгол улсын аж үйлдвэрийн салбар бол том утгаараа аваад харах юм бол үндсэндээ 30-40 жилээр хойш унжлаа л да. Хойш унжлаа. Тий. Бидний аав ээж ахмад үеийн бүтээн байгуулсан аж үйлдвэрийн салбарын дэд бүтцүүд үндсэндээ нурж унсан. Энэ бол хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэр бүх салбартаа бол нурж унсан л да. Тэгээ бид бол тэр ахмад үеийнхээ бүтээн байгуулсан тэр аж үйлдвэрийн дэд бүтцийг буцаагаа сэргээе. Ингэж энэ монголчууд ажилтаа болно. Ингэж тогтвортой орлоготой болно. Ингэж энэ орон байраа худалдаж авах санхүүгийн эрх чөлөөтэй болно. Ингэж монгол хүмүүс эдийн засгийн эрх чөлөөгөөр хангаднаа гэсэн ийм саналыг л бол тавиад дэвшүүлээд бас тодорхой хэмжээнд аж үйлдвэрийн тодорхой бүтэц нэгжүүд ингээд үйл ажиллагаагаа явуулаад явж байна л да. За одоо ингээд өнгөрсөн одоо ерөнхийлөгчийн сонгуулиас хойш энэ асуудал мэл та бол ялангуяа үндэсний аж үйлдвэрийн зөвлөлт хүчтэй тавьж эхэлсэн. Энэ хугацаанд юу хийгдв? За жишээлх юм бол хууль эрх зүйн орчинг та хэллээ шүү дээ. Тий, ер нь бол аливаа нийгмийн эдийн засгийн хөгжлийг зохион байгуулдаг хууль эрх зүйн орчин нэг нь бид харах ёстой л доо. Тэгэхээр өнөөдөр энэ 27 жилийн хугацааны хөгжлийн үр дүн юу байгаа? Нийгэм эдийн засгийн улс төрийн энэ ужиг хямралын шалтгаан юундаа байгаа? Гэт ингээд харахаар эрдээсээ л энэ Монголд одоо хэрэгжиж байгаа нийгэм эдийн засгийн удирдлагыг зохицуулж байгаа энэ хууль эрх зүйн орчин нь өөрөө согогтой байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр эрдээсээ энэ монгол хүн энэ эх орондоо ажил хийгээ тогтвортой амьдрах ийм боломжгүй хууль эрх зүйн орчинг бүрдүүлээ хийсэн. Монгол хүн энэ ажил хайгаад гадаад руу эдийн засгийн дөрвөж хийгээд гараа явах ийм хууль эрх зүйн орчин хийгээ хийчихсэн. Энэ Америк долларын ханш өдрөөс өдөрт өсөж байх, инфляци үеийн үнгүүдэл жилээс жилд өсөж байх. Ийм л орчингуудыг хийгээ хийсэн байгаа байхгүй юу? Өөрчлөхийн тулд өөрчлөхийн тулд бол энд маш хүчтэй одоо өөрчлөлтүүдийг хийх ёстой л доо. Тэгэхээр 2012-аас 16 оны улсын хурал дээр бол бас энэ төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого гараад энэ дотоодын борлуулалтын зах зээлийг нь хамгаалах тийм ээ. Аж үйлдвэржилтийн хамгаалтын бодлогын эхний эрх зүйн орчингууд бол гараа явсан л доо. Тэгээд энд бол маш олон эрх зүйн орчингуудыг бол бүрдүүлэх ёстой. Тэгээд ерөнхийлөгчийн зүгээс аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж эдийн засгаа сэргээе гэсэн мөрийн хөтөлбөртэй бол байж байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бол бид нар бас томьёолоод бичээд ингээд энэ засгийн газруудад өгөөд байна. Тэгээ энэ чинь хоёр засгийн газрын нүүр үзчихлээ шүү дээ тийм ээ. Тэгээд Монгол Улсын ерөнхий сайд Ж Эрдэнэтийг би үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн компани аж ахуйн нэгжүүдтэйгээ уулзуулж ирсэн тийм ээ. Одоо ингээд монголчуудаа итгэх юм бол монголчууд дээрээ түшгэлсэн энэ эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийн хөгжлийн шин загварчлал гаргах юм бол бид бэлэн байна, дэмжиж ажиллахад бэлэн байна. Та нэг ийм хууль эрх зүйн орчингуудыг бүрдүүлээд өгөөч гэгээд боловсруулад бүр бичээд ингээд өгсөн. Тэгээ тэр асуудал үндсэндээ шийдэгдсэнгүү. Тэгэхээр энэ улсын хурал шинээр байгуулагдсан улсын хурал засгийн
газрууд бол үндсэндээ нэг 500 гаруй хончлол одоо ард түмэнтэйгээ гэрээгээ байгуулад тийм ээ. Одоо сонгуулийн амлалт үүргээрээ гэрээ байгуулад ингээд ажилласан. Энэ хугацаанд эрдээсээ энэ аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар Монгол хүнийг ажилдаа орлоготой болгох талаар нэг шууд эрх зүйн орчин гарсангүй. Бид нар чи ингээд өдөр тутам бүх юмыг ажиглаж байгаа шүү дээ. Мониторинг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм үйлдвэрчлэлийг дэмжих ямар ч хууль эрх зүйн орчин гарсангүй. Дээр нь энэ засгийн газрын 334 дугаар тогтоол гээд 2015 оны 8 сарын 17-нд гарсан байдаг. Энэ дээр бол үндэсний үйлдвэрлэлээс худалдаж авах бараа бүтээгдэхүүний чагсаалтууд гээд ингээд 60-аад нэр төрлийн ингээд бүтээгдэхүүн бол байж байгаа. Тэгэхээр энэ тендерийн хуулийн 19-т гэдэг нэмэлт энэ засгийн газрын энэ тогтоолууд үндсэндээ 17 онд бол хэрэгжсэнгүй. 4362 тендер зарласан 2.6 их 80 төгрөг буюу тэрбум гаруй долларт. Энэ мөнгөний нэг 10% нь үндэсний үйлдвэрлэл рүү чүч шингэлээ. 90% нь бол ирээний эдийн засгийг дэмжих ким, вангийн ажлын байрыг дэмжих, юаны ажлын байрыг дэмжих энэ чиглэл рүү гараа явчлаа л да. Тэгэхээр харин нэг цаашаалтай зүйл нь бол наацхан жоохон дараа. Та байна штэ тэгээд хууль эрх зүйн орчгийг ерөнхий юм яриад байна. За ямар хуулинд өөрчлөлт оруулах уу, засгийн газрын тогтоол авах уу, тий? Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих юу хийх ёстой юм одоо ихний хэлж. Таны боловсруулсан гэдэг зүйлийг та. За одоо энэ дээр бол юм байж байгаа. Эрдээсээ дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтын зах зээл гэж байна л да. Тэгэхээр манай энэ зах зээл дээр чинь жилд нэг 2.6 их 80-аад 2.6 тэрбум долларын эргэцсэн бол байдгийг. Тэгэхээр энэ том мөнгө урсгал дээр эрдээсээ үйлдвэрлэл хөгжүүлэх гэж бид яриад байгаа байхгүй. Импорт оруулсан, экспорт руу чиглэсэн ийм үйлдвэрлэл хөгжүүлэх ёстой. Тэг хинт бол яах ёстой вэ гэхээр эрдээсээ энэ гадагшилж байгаа энэ том мөнгө урсгалын борлуулалтыг дотоодын үйлдвэрлэл рүү чиглүүлэх. Монгол хүний ажлын байрыг бий болгох тэр тал руу чиглүүлэх ёстой байхгүй юу? Тэгэхээр тэр чиглэлийн ажлууд бол үндсэндээ энэ сүүлийн 500 хоногт бол гарсангүй л дээ. Тэгээд хөрөл сүх сайдад бол бид нар засгийн газрын нэлээд олон тогтоолуудын төслийг өгсөн. Бас мэргэжлийн холбоотын тухай хууль, тендерийн хуулийн нэмэлт өөрчлөлт, үйлдвэрчлэлтийг дэмжих хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг ийм 3 хууль эрх зүйн орчинг бол ингээд өгсөн бол байж байгаа. Энэ бол эрдээсээ өнөөдрийн энэ худалдаа, ченж, уул уурхаа дээр түшиглсэн эдийн засгийн өр үйлдвэрлэгчийн тогтолцоог бүтээлч эдийн засаг руу, аж үйлдвэрийн эдийн засаг руу шилжүүлэх ийм ключовый буюу түлхүүр эрх зүйн орчнууд байгаа юм л да. Тэгээд энийг бас ингээд нэг эх оронд санаачлаг гаргаад үнэхээр нэг амлсандаа хүрээд ард түмний ажилтаа болгох энэ үүргээ биелүүлээд. Гэхдээ бид нар юуг төр байгуулж байгаа. Гэхдээ бид нэг ажилтаа орлоготой тийм ээ эдийн засгийн эрх чөлөөтэй, санхүүгийн эрх чөлөөтэй Монгол хүнийг нэг сайхан амьдруулад өрөх гэж төрөө сонгодог үсттэй. Тэгээд татвар өгдөг үсттэй. Тэгслэр бидний татварын мөнгийг авчаад ингээд Ирэн рүү гаргаад, Сеул руу гаргаад, Орос руу гаргаад, Америк руу гаргаад ахтар чинь бид яах юм бэ ч одоо. За энэ дээр одоо хүмүүс хэлэх байх л та магадгүй Монголд үйлдвэрлэх гэж юу байх вэ те? Одоо гадны бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй үн өндөртэй чанар муутай гэж хэлэх энэ дээр та ямар хариулах вэ? Өнөөдөр бол дэлхийн хавтгаа болчихсон бүхэл төрлийн технологиудыг бол Монголд нутагшуулах боломж бол байж байна. Тэгэхээр эрдээсээ энэ чинь аливаа нэг бүтээгдэхүүн чинь нөгөө ихэн хэвлээд орж боочхоосоо эхлээ тийм ээ тодорхой дулаан бүлээн гэр бүлийн уур амьсгалд ингээд өсөж боож идэх хүүхд боож идэх гэдэг бүтээгдэхүүн ч тэгж боожих хэвээр. Тэгэхээр Монгол хүн хийж чадахгүй, Монгол хүн бүтээж чадахгүй гэж хэлж болохгүй л дээ. Бид нар ч одоо 13 дугаар зуунд бол технологиороо иргэн хүрээ байгуулж байгаа ард юм. Одоо ч гэсэн тэр чадвар нь бол байгаа. Эрдээсээ хаанч утсан дэлхийн 1 нөмрийн оюухантай монголчууд гараад шүү дээ тэмцээн уралдаанд. Тэгэхээр хамгийн гол нь нэг тоглоомын дүрмийг нэг жаахан зөв болгоод өгчих хэрэгтэй байхгүй. Тоглоомын дүрм жаахан өөрчлөлт өгөх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр яаж яах вэ гэхээр эрдээсээ Монгол гэдэг орж гэж айл Ким, Ван, Иван, Жорж дорж тав мууш тоглож байгаа байхгүй. Тэгээд тэр дорд Монгол гэрт. Тэгээд тэр дорж дандаа хожигдож мөнгө алдах тийм тоглоомын дүрм хийсэн биш үү? Энийг бид олж харах хэрэгтэй байхгүй юу? Дорж дандаа хожигдно. Дандаа ядуурна. Одоо сүүлдээ бүр гэрээ барьцаантайгаа тоглох ийм төвшөнд орсон байна шүү дээ. Энийг бид ойлгоод ухаараа сэгээрээд энэ тоглоомын дүрм буюу энэ эрх зүйн орчнууд дээр бол шинжилтүүд хийх хэрэгтэй байхгүй. Энэ бол эрдээсээ эдийн засгийн алуурчдын зөвлөгөөгөөр бас мэдхгүй ч байсан байж байгаа манайхан тийм ээ. Зарим нэг нь мэдж байгаа санаатай гарч энэ эрх зүйн орчнуудыг бүрдүүлээд өгсөн бол байгаа. Хэдэн жил тендерийн хууль ярьж энэ ард түмэн зовх юм бэ? Та тэрүүнийг амар тоо хэллээ шүү дээ. Өнгөрсөн жил 17 онд хэдэн тэрбум төгрөгийн худалдаа авчихсан гэж байна. 2.6 их 80 төгрөг.
Буюу одоо тэрбум гаруй доллар байхгүй юу? Тэрбум долларын нэг 100 мянган орчим доллар л Монгол хүний хийсэн юм хөдөлж авсан. 100 сая доллар нь тий тэр багсаар ингээд орж ин. Тэгтээ тэр болохоор бид дандаа гадагш нь гаргасан. Гэхдээ ер нь бол тэгэл энэ тендер хуулиар чинь ер нь ягаад энэ намууд руу дагж залуучууд гүгээд цүнхээрээ тийм ээ. Ердөөсөө энэ нөгөө тендерийн хуулиар дамжуулж энэ нөгөө хурдан баяжчих юу ч бүтээхгүйгээр баяжчих энэ арга зам байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ бүх юм чинь ердөөсөө тендерийн хуулиар явчихгүй. Одоо тэгэл боловсролын яам дээр гэл ярих чинь сурагчийн ширээ сандан шүү дээ. Энд чинь энгийн зүйл шүү дээ. Уг нь бол хэвэл хийчиндээ манай тийм арга үйлдвэр баримгаас шүү дээ энэ бол. Энд чинь одоо бест буудан за тэгэл энэ тавилгын үйлдвэр гэж хар мянгараад байж байна. Эднэртэй хөрх хамт нь өгчөөчтэй. Тэр нөгөө ор дээр одоо янз бүрийн тоног төхөөрөмжийнхаа ажлуудаа өгчөөчтэй. Гуул наад монголчуудын чинь цалингаас хүн амын орлогын албан татвар аваад байгаа үстэй. Нийгмийн даатгалын шимтгэл аваад байгаа үстэй. Компани ашигын татварууд аваад байгаа үстэй. Энэ хүмүүсийн өгч байгаа мөнгийг нь эргээд энэ хүмүүст ажилд нөгөө компаниудаа томруулах энэ тал руу ингээд өгчөөчтэй. Тэгэхээр чинь ингэж аваад энэ лүгөө хармаалаад тийшээ тансаглаад тэгэл гадаадад гараад за энэ дээр одоо сайн жишээ байна уу? Одоо 18 онд гэрэлгээ болохоор бас нэг жишээ үзүүлчихээр тийм ямар өнгө харагдаж идэв. Тий 18 онд бол одоо хууль зүй юм. Энэ нямдор сайд бол эрдээс би их баярлж байна. Тий. Одоо ер нь энэ 27 жилд баг анхудаа гэж би хэлнэ. Ийм жишг бол гаргаж ирж байна. Тэгэхээр энэ засгийн газрын 336 дугаар тогтоолыг буюу энэ төрийн хууль тогтоомжуудыг хууль зүй яам эхэлж хэрэгжүүлэх ёстой гэдэг юм санал гаргаад өнөөдрийн сонин дээр тийм ээ. Тий, хууль зүй дотоод хэргийн яамны сайдын багцад байгаа төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах гэдэг нөгөө хөзрөө хил гаргаад тавьж байгаа байхгүй. Гэхдээ энийг чи ингээд нууж агаад нөгөө компаниудаа өгөөд нөгөө юмаа цавчаа хийгээл ингээл явдаг жишг байлаа шүү дээ. Одоо ингээд ил тод болсон байна. Манай үндэсний аж үйлдвэрийн зөвлөл дээр энэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх компаниудын нөгөө хуваарлтуудыг хийгээд ингээд юунууд хийгдээ явж байна л та тийм ээ. Одоо энэ чинь хууль зүйн яамд чинь жишээлх юм бол одоо юу ямар ур хавдалтай авалт байх вэ? Багц нь авчин дөрвөө тийм. Гэхдээ эн чинь одоо нөгөө хөлийн цэрэг байж гэн, шүүгэн шийдвэрлэх газар байж гэн, цагдаагийн ерөнхий газар байж гэн тийм ээ. Хууль зүйн дээд сургуулиуд байж гэн. Тэгээд хувц сунар форм гэж. Хувц сунар формноос эхлээл тийм ээ. Ширээ, сандал, шкаф, машин техник, механизм гэл маш олон юмнууд байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүх худалдаа авалтаа ингээд хөзрөөд иргэж байгаа байхгүй юу? Энэ бол одоо их зөв жишг. Ер нь бол ингээд Солонгосч дээр, Япондч дээр, Оросд бас ингэдэм байна лээ. Тэгээд энэ 27 жилийн хувьд ингээ мандал болгоод ингээд гаргасан. Одоо ингээд боловсролын юм ингээ гарах хэрэгтэй. Юм нуугаад хэрэггүй шүү дээ, тэ. Эцэг нэг тендер ингээд нууж агаад дараа нь тийшээ болчихдог байхгүй. Батлан хамгаалах яам жишээлбэл. Тий, батлан хамгаалах яам ингээд гаргаж ирэх хэрэгтэй. Яг хөө тэргийн нууцтай холбоотой, төрийн нууцтай холбоотой ганц нэг асуудал байна. Тэгээд нууцыг гэрээ томоодлоо гэж шүү дээ бас. Яарах байхгүй. Том болоо. Тэгэхээр энэ борлуулалтаар дамжиж үндэсний компаниудаа бид нар боожуулж өсгөж авах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр за яг энэ бол нэг хэсэг. Энэ бол зах зээл дээр байгаа худалдаа авалтын нэг 120-30% байгаа. Гэхдээ энэ тогтвортой баталгаатай орлого байдаг байхгүй юу. Цаана чөлөө зах зээл дээр гэж ярьж байна. Чөлөө зах зээл дээр ямар байна вэ гэхээр ерөнхийдөө нөгөө гайлтай машинаар ингээд бараа бүтээгдэхүүн гайлтай чингэлгээр орж ирээд одоо бүр зам үүд дээр нөгөө 1000 нэрийн барааны шалаанз гэдэг 18 м уртаа шалаанз байна шүү дээ тийм ээ. 1000 нэрийн бараа ачаад 100-ийн мэдүүлээ 100-д татвараа төлөөд 90-ст нь татвар төлөхгүй орж ирээд үндэсний үйлдвэрлэгчдийн зах зээлийн булааж авдаг. Тэгэхээр бид нэр одоо ингээд Солонгос, Хятад одоо энэ бүс нутгийн ус орнууд руу бараа гаргах гэхэд татвар нь ямар байгаа вэ тийм ээ? Асар өндөр байгаа. Бүр дотоодын зах зээлийг хамгаалчихсан. Тэдний зах зээл дээр бид нар очиж бүтээгдэхүүн зархыг гэхлээр заруулахгүй. Энэ улсуудын бараа бүтээгдэхүүн Монгол руу яаж чинь зүгээр үерийн ус шиг сад тавьж шүү дээ. Гайлтайгаа 5% татвартай. 5% татвартай. Гайлын 5% татвартай шүү дээ. Тэгэхээр ийм л тэнцвэргүй тулаан дунд л баялаг бүтээгчид, Монголын үйлдвэрлэгчид энэ ус орноо хөгжүүлэхээ зүтгэж байна. Тэгэхээр нөгөө төр өвийн хөгжлийн хамтын ажиллагаа гэж бол байдаг тийм ээ. Энэ хүрээндээ ингээд тоглоомын дүрм энэ буюу энэ хууль эрх зүйн орчнуудын зөв болгоод ингээд үндэсний үйлдвэрлэгчтэйгээ итгээд үндэсний үйлдвэрлэлээрээ туршилтад ингээд хөгжчихвөл тэгээ дотоод нөөц боломжн дээр ус орныхоо энийгээ бүр дайчлан шавхч тэр хойд солонгос яг дайчилж шавхч юм. Ингээд нэг юм бүтээгээд амьдрий л да. Эмэгтэйчтэй айл бол одоо өөрийнхөө имийг өөрөө хийдэг. Тийм ээ? Өөр хүүхдээ хөдөлмөрлөж сургадаг. Тэгээд тэрнийхээ хэмжээгээр боловсралтай болгодог ийм тогтолтой. Тэгээд энүүгээр үүдээ одоо сүүлийн экономикч бас утааны асуудалтай нэг сар гаруй их дуулаа нэгдэж шин чинь нөгөө нэг бас гимбис цаана л да 11 сар гал утаа гараад ирэхээр л энийг яриад эхэлдэг. Тэгэл яриад нэг ирчээ авч тавруулчдаг мартчихдаг. Тэгээ энийг ерөнхийлөгч бол маш олон удаа сануулж хэллээ, санаачлаг гаргалаа.
Өчтөр одоо урж өдршүүлээ хэд хоногийн өмнө хэд хэдэн телевизээр ярьлаа тийм ээ. Эндээс нэг асуулт байгаа. Ядуу байна бид нар. Ядуу байна. Үнэн. Ядуу учраас ядууч гэсэн гал дулаан байх ёстой шүү дээ. Гал түлэх ёстой. Түлэх юм нүүрслээ байхгүй. Нүүрснээс ч одоо илүү утаа гаргадаг юм төлж байна. Тэгэхээр ядууг яаж багасгах уу гэдэг чинь одоо энэ үстэй үйлдвэрлэл. Ядуурлаас яаж ажилтаа болох уу тийм ээ. Ажлын байр гэдгээс илүү ажилтаа болно гэж ярил л да. Ажлын байр гэж одоо бас хуурай хөндий үг юм а тийм. Тий, тэгэхээр утаа гэдэг маань өөрөө энэ 27 жилд монголчуудын амьдарч ирсэн улс төрийн тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо, нийгмийн тогтолцоо буруу байгаад энэ буруу юм нь өөрөө ингээд шатаад гарч байгаа утаа. Энэ л үрдүн. Тий. Тэгэхээр утааг бид яаж шийдэх вэ гэхээр ердөөсөө л энэ ядуурлыг бууруулах хэрэгтэй. Ажилгүйдлыг шийдэх хэрэгтэй. Ажилгүйдлыг яаж шийдэх вэ гэвэл ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ гэхээр аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Энэ ингээд гинжин хэлхээс олсон ийм холбоосууд бол байж шүү дээ. Энэ бол суурь. Тий. Тэгэхээр энэ холбоосыг зөвхөн нэг цагиргдгийг тойруулж яриад бол хэрэггүй шүү дээ. Бид холбоосоор нь цогцоор нь ингэж ярьж сэтгэж бас төлөвлөж ингэж хийх ёстой л доо. Тэгээд энэ утаатай холбоотой асуудлаар энэ Монгол Ардын намын 2017 оны улсын хурал нийслэлийн иргэд хурлд орсон сонгуулийн мөрөн хөтөлбөрлөлтөө энэ бол нэг ард түмэнтэй гэрээ байгуулсан гэрээ байхгүй юу? За улсын хурлын улсын хурал тий орон нутгийн сонгуул. Одоо ингээд та нар одоо сайхан амьдрнаа. Энэ та нарыг л дэмжиж шүү. Зөвхөн монголчуудаа дэмжин гадаадыг дэмжихгүй гэдэг. За тэгвэл одоо сонгоцсон тий. Тэгээ одоо энэ утааг арилгахын тулд ингэж эрүүл аюулгүй орчин гээл. Тэгэхээр энэ дээр аюулгүй найдвартай их багт хаамжтай нийтийн тээврийг хөгжүүлэн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн 400 эко автобус авнаа гэдэг ингэ бичсэн. За энэ ингээд засаг даргын мөрийн хөтөлбөр бол байж байна тийм ээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 16 оны 9 сарын 29-нд баталсан. Энэ дээр ингээд нийтийн тээврийн хэрэгслийг байгаль дээлтэй технологи шилжүүлж тийм ээ. Эко автобус, троллейбусаар ингээд парк шинжилт хийнэ гэдэг. Ингээд одоо жишээлбэл наад захын энэ амлалт бол байж л да. Тэгээд энэ амлалтаа ингээд биелүүлэх ёстой байхгүй юу? Тэгээ одоо энэ амлалтаа биелүүлэх биш бүр татвар нэмээ тийм ээ. Тэгээ нэлээд энэний талаар ингээд санаачлагтай ажиллаж чадахгүй бид нартай бас уулзахгүй байгаа юм л да. Тэгэхээр энэ амлалт одоо ингээд хоёр компани гэрээ байгуулад тухайн гэрээнийхээ үүргээ биелүүлэхгүй бол яах вэ? Гэрээгээ цусалдаг шүү дээ. Тэгэхээр энэ улсууд энийгээр ард түмэнтэй гэрээ байгуулсан байхгүй. Та Монголын ард түмнийг хөгжилт бол. Тэгээд энэ Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй бол энэ гэрээг яах ёстой? Цуслах ёстой. Энэ улсын хурал энэ засгийн газар өөрөөсөө хулих юм байна. Ард түмнийг хулигдчихлаа гэж цуслах ёстой байхгүй. Аль эсвэл одоо энэ гэрээгээ биелүүлэхийн тулд Монголын ард түмэнтэйгээ уулзал да. Ингээ үйлдвэрлэгч нартэйгээ уулзал да. Би одоо жишээлбэл хотын даргаыг бол гэж байна. Нэг уулзаад нэг нээлттэй ярил да. Бид нар өөрсдөө хувийн хвшлийнхын мөнгөө босгоод үйлдвэрлээд энэ нийтийн тээврийн 2000 автобусыг ингээл лизингээр өгөө тийм ээ. Ингээ явна шүү дээ. Тэгэхгүй одоо ингээл Солонгос руу очиод нөгөө кимийг дэмжиж кимтэй уулзаад ингээл доогоор гараад байдаг. Одоо нэгд өдөр ерөнхий сайд Солонгост айлчлна гэж байгаа. Би бол айж байна. Бидний нөгөө хөгжих ёстой орон зайг булаагаад авчих болов. Бидний нөгөө бизнесийн үйл ажиллагаа явах ёстой тэр боломжийг алдагдуулчих болов. Одоо хэдэн зуун мянган Монгол ажилчдын ажлын байрыг хулгайлчих болов. Тэгээд энэ эх орондоо бүтээлэхгүй тэгээд Солонгос руу оч нөгөө хараар хөдөлмөр хийгээд чинь 3 сарын виза авна айр юу л Корея гэж онгоцоор нь нисээд тэнд нь хөрөнгө оруулалт хийгээл тийм ээ. Тэгээд ийм юм сайгаадах юм. Тэгээд манай дарга нарыг ингээ гадаад явна гэхээс би жоохон айдаг болцсон. Ягаад гэхээр аваачаад усаа худалдчих болов. Энэ усаар нь хөгжих ёстой бизнесийн орон зайг нь аваачаад гадаадынх нь худалдчих болов гэж бодоод байгаа. Бараг л тэрний үрдэн одоо утаа гэж хэлдэг бараг үнэн байж магад. Гэхдээ ер нь бол тийм шүү дээ. Тэгэхээр энэ Монгол хүн дээрээ түшгэлсэн ийм л эдийн засгийн хөгжил концепцийг л бид нэр гаргаж тэрийгэ дагсан энэ эрх зүйн орчнууд нь бүрдэж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр эрдээсээ өрмийг нь бол хамж аваад энэ жоохон юмыг бол үлдээгээд яваад байдаг ийм тогтолцоо шүү дээ. Одоо ингээд бид нар энэ засгийн хөрс өх сайдыг бол бид нар энэ үндэсний аж үйлдвэрийн зүйлийн компаниуд хүрээд ирээчээгээд сонгосноос хойш бол урьж яана л да. Уулзаач энэ улс орны эдийн засгийг төрөлжүүлнэ гэж маш олон улсын хурлын бодол гарлаа. Одоо маш олон амлалтууд байна. Энэ төрөлжүүлэн гэдэг юм чинь яг энэ хөдөлмөрийн талбарт юм бүтээж байгаа хүмүүс хийдэг юм аа. Тэгээ бид нартэйгээ жаахан хамт найз харьцаанд орооч.
Гэт ингээд урилга явуулаад хүсэлт явуулаад тэгээд нэг ойрын хугацаанд хүрээд ирээд бас нэг нин уг ярьчих болоо гэж бодоод байна. Уул нь Солонгос явахаас өмнө уулзсан бол их зүгээр байсан. Тэгээд Солонгост очиод нөгөө бид нарыг бараа иччих болоо бидний нэг зах зээлийг борлуулж яачих болоо гэд. Уул нь бид нартай ярих юм бол бид нар өөрсдөө нэг аж үйлдвэрийн зээл буюу одоо энэ Японы тэтгэврийн сангийн зээл мэйл гэдэг Норвегийн янз бүрийн мөнгө зөндөө байна. Борлуулалт баталгаатай бол жилийн нэг 2-3% хүүтэй мөнгө бид тэднээс босгож ирээл энд үйлдвэрлэл явуулаад нэг 20 мянган залууг ажилтаа болгоод мэрэгчлээ болгоод тийм ээ утаагүй ийм цагалгаан эко автобуснуудыг хийгээл араас нь ингээ шил талны үйлдвэрүүд нь гараад Япон шиг явчих ийм загвар байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө одоо 20 жил яг энэ талаар би ярил улс төрчдөд лекц уншлаа ард түмэнд бас хэлж байна. Тэгээ энэ хэлээд байгаа нь бол ердөөсөө энэ нийгмийн оюун санааны хорон зайруу ингээд хөгжлийн зөв мессеж итгэх гэж ингээд яриад байгаа. Энийг бас та нар дэмжиж ингээд яваад идэх талархтай. Тэгээд энэ их том өөрчлөлтийн нийгмийн сэтгэл зүй бол бэлтгэж байна гэж би ойлгож байна. Тэгээ үнэхээр энэ гэрээгээ биелүүлэхгүй бол яах вэ? Өөрөөсөө бид гэрээ байгуулах хэрэгтэй. Монголчуудын төлөө ажилладаг. Тэгэхээр зур замгүй болно. Шиг хорлын намрын жуулган ч одоо ингээл баг котхгүй өндөрлөн дэ. Тэгээд энэтэй холбоотой одоо их хурлаар хэлж байгаа асуудлын ирэмб гэж бас нэг юм байдаг байх л да. Ер байдаг л байх тийм ээ. Баталтай шүү дээ. Тэгээд яг чухал асуудлаа барьж явж гинэ үү гэдэг дээр одоо бас хүмүүстээ хандж байгаа иргэд олон байна. Харин тийгээс утаагаа ажилтаа хүний ажилтаа болгоё, орлоготой болгоё гэдэг л одоо нэг номерын асуудал байна. Уг нь бол та нар өдөр болгон бид нар улсын их хурлыг харж байгаа шүү дээ. Энэ дотор Монгол хүн ажилтаа болгоё. Монгол хүндээ эдийн засаг санхүүгийн эрхчлөөгийг нөгье. Ийм тогтолцоог бүрдүүлж цагаачлуулахыг болий. Залуучууд яг Монгол хүндээ итгэе гэж ингэж ярьж байгаа улсын их хурлын гишүүн ер нь их цөөхөн байгаа бах та. Тэр учрал гишүүн их зөөр яриад байна л. Утаа биш, ажилгүй л ядууралтай бид ажиллах хэрэгтэй гэдэг. Тэгэл ингээд нэг жоохон халамж өгсөн болоод тайвшруулаад араар нь ингээд том мөнгөний авдарта алтайгийн зөөгөөл гаргашаа гаргаад байна. Ямар ч ил тод бишээр хинд юу гэж ойлгож байна. Ил тод бишээр нөхцөл байдал ийм л байгаа шүү дээ. Тэгээд Монголын нийгмийн өмнө тулмагдж байгаа нэг номерын асуудал юу юм бэ? Энэ бол эдийн засгийн аюулгүй байдал. Энэ бол ажилгүйдэл. Энэ бол ядуур болчиход байгаа байхгүй. Энэ нийгмийн том ялгаа болчиход байгаа байхгүй. Баян ядуугийн. Тэгэхээр нэг номерын асуудлаа бид нар яагаад барьж авахгүй байгаа юм бэ? Эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд. Энэ ажилгүйдлийг шийдэхин тулд яагаад ажил хийхгүй байгаа юм бэ? Яагаад энэ дотоодын аж үйлдвэрийн салбараа хамгаалсан тэр хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүй байгаа юм бэ? Тэгэхээр жаргал сайхан зөвлөх одоо юм биш үү? Их хурл бол одоо та хэлж штэ Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрөөр үзүүлээд ярь царайгаа сонгогдсон. Сонгогдсныхаа дараа шилэн вакуумдраад ард түмнээс холдоод алга болчихдог. Өөрсдөө сонирхсон асуудлаар л асуудлыг хэлцдэг болохоос биш. Тэнд хүн ядуур нь утаа цагаа байна уу? Ерөөсөө санаа зовхгүй шүү. Тэгэхээр энэ манай сонгогчдын буруу шүү. Үгүй энэ чи бас нэг хүнд яагаад одоо итгэдэг болчоо тэгээд зүйл нэг үзэл санаа гэж байна шүү дээ. Эх орн ард түмэн гэдэг. Энэ хөхтөн гэрийн доороо Монгол гэрт төрж өсөж тийм ээ. За тэр нь тэр үү тий. Тэгээ одоо 27 жил мөлжлөө шүү дээ ард түмэн. Ясын одоо ясын мод ингэ мөлжөө дуусах гэдэг шүү дээ. Гэхдээ тэглэр энэ ард түмэндээ итгээд энэ ард түмнээ бас ингээд нэг ажилтаа орлоготой байлгах тэр схем загвар эдийн засгийн загварчлаа хийгээд өгөөч гэж би яриад байгаа шүү дээ. Наад Монгол хүмүүс чи бүтээн чадна. Тэ. Гэхдээ та миний асуултыг бас жоохон арай өөрөөр ойлгохгүй юу? Би үл ингэж асууад байгаа шүү дээ. Үнэхээр та нарыг сайхан амьдруулна, ажилтаа болгоно, 400 автобусыг чинь худалдаж авна гэж хэлж байгаа сонгогцсон одоогийн хурал тийм үү? Гэтэл сонгогцсныхоо дараагаар өөр болчих юм аа. Нүрээ буруулаад яг өөрсөндөө хэрэгтэй, номынхаа одоо юунд хэрэгтэй, нэг томилтооны асуудал ч юм уу тийм ээ. Хамгийн өндөр эрсдэл чинь томилгооны асуудал шүү дээ. Тэг ер нь бол бусад асуудал дээр бол амин чухал асуудлаар хурал цуглахгүй. Тий, социализмын үед чинь нөгөө бас ингээд шалгуураар дээшээ гарч ирдэг байлаа шүү дээ. Удирдах албан шалгуур. Одоо бол тийм биш тийм ээ. Хэн цүнх байр долдгонж гүйж байна. Тий. Хэн цусардж байна. Хэн нөгөө цавчаанаас хуваалцж байна. Тэр хүмүүс л гаргаад байдаг ийм гажиг дээрэмчний тогтолцоог бид нар хийчихлээ л дээ. Тэгэхээр энэ ард түмнийхээ итгэлийг авсан байдсан бол тэнцэнэ нуугдаад нэг маавцсан дээрэмчдийн бүлэг шиг тийм нуус маягаар ажиллаад иж болохгүй л дээ. Тэгэхээр одоо энийг өөрчлөхийн тулд вакуумаасаа гараа тийм ээ. Ард түмэнд би тэгэл хүрээд ир гэж ураад байгаа байхгүй юу? Ажилчаангтайгаа уулз, ард түмэнтэйгээ уулз. Ураад ирэхгүй ч гэж магадгүй. Ерхий одоо би зөндөө гуйсан. Ерхийсэл бол уулздаг юм аа. Ерхийсэл заавал уулздаг юм. Тэгээд сонсоод өнгөрдөй. Гэхдээ уулзах нь сонирн биш. Уулзаад зөв шийдвэрүүд гаргах. Гол нь.
Одоо би чи над дээр чи хичнээн чи дарах сайд ирж уулзгаа автобус тарилаас хийх гэж үзэж байгаа. Шийдвэрээ зөөгөр. Гэхдээ яг бас гараад нэг тодорхой жоохон нэг амсуулах төдий юм явж байна л да. Биш ээ. Энд чи бүр ингээд яг макро төвшний эдийн засгийн тогтолцоо ингээд төлөвшөлтөлнө. Тэр нөгөө өндөр технологийн аж үйлдвэрийн дээр сүрлсэн эдийн засгийн загварчлал бий болтол нь бид нэг баг болж ажиллах хэрэгтэй байхгүй юу Монголынхаа төлөө. Ёстой. Тэгээ үйлдвэрлэгч бидний хувьд бол ер нь тэр улаан нам байна уу цагаан нам байна уу сонирн биш. Тэр хулгунаа барьдаг буюу Монгол хүний ажлын байрыг дэмждэг. Монгол хүнд эдийн засгийн эрхчлөө өгдөг. Тийм л их Монголын төлөө зүтгэдэг тийм л хүмүүсийн хувьд одоо бид дэмжих гээд байгаа юм л та. Одоо жирийн хүмүүс бол наадах чи маш сайн ойлгож байгаа. Тэгээд салбар яг тань шиг ингэж ярьдаг хүн маш олон байна. Их оронч тийм ээ сайхан амьдрий өөрсдөө баялагийг бүтээ гэж. Гэтэл манай улс төрийн систем өөрөө энийг дэмжихгүй шүү дээ. Хамгийн гол. Манай их хурл энийг ерөөсөө үеийн үед цогцтойгоор дэмжсэнгүй шүү дээ. Ер нь яг тэр улс төрийн хямрал гэдэг маань өөрөө тэгэхээр улс төр нийгмийн хямрал гэдэг чинь эрдээс эдийн засгаас хамаардаг байхгүй юу? Эдийн засгийн хямралаас. Тэгэхдээ одоо ингээл бид тэр ярьж байгаа асуудал яг таны энийг ингээл шууд шүрж явал хийчмээр байгаа. Харин тийм. Гэтэл хийх чадвар алга шүү дээ. Чадвар байхгүй байна уу? Аль эсвэл яг сэтгэл үнэмшил байхгүй байна уу? Тэгэхээр эрдээсээ энэ хөгжлийн бид эрдээсээ нэгдмэл нэг үнд цүүлтэй, хөгжлийн нэгдмэл нэг үзэл санаатай. Нэг зорилготой бид баймаар байна л да. Тий. Тэгээд одоо энэ ярьж байгаа юмыг тэр улсын хурал дээр нэг уулан дээр аж үйлдвэрийн лобби бүлэг гэж байгуулагдаад их баярлсан. Тэр оюун хорол гишүүн тэр 1400 оюутны чуулган дээр ирээд энэ хуулиудыг барьж аваад явна, энэ тогтоолуудыг гаргана гэж амласан. Ерөнхий сайд бас амласан. Тэгээд амлалтаа биелүүлээд ажлын хэсгэмсгээ хурдан байгуулад ингээ хурдтай явчихмаар байна шүү дээ. Бизнесийн усуд бид нар чинь нөгөө хурдан дээр түшгэж ажиллаа хийдэг усуд шүү дээ. Тэгээ одоо түнээс шоорч баг 60 хончлоо. Тэгээ хүлээгээд ширтэл ингээл шин засгийн газар байгуулаад 100 хончлоо. Тэгээд 100 хончлоо. Одоо энэ 100 хоногийнхаа хугацаанд бид нартэй уулзсангүй, бидний энэ тавьсан саналууд дээр тодорхой хариу өгсөнгүй. Тэгээд нэг итгэлээ алдахгүй шиг харж जैन. Тэгээд энэ шийдвэрүүд гаргахгүй бол бид зүгээр ингээд суугаад байхгүй шүү дээ. Тэ? Монголын ажилчаанг босно. Их ашигтай төлөө. Монголын үйлдвэрлэгч компаниуд босно. Энэ борлуулалтын зах зээлийнхаа төлөө. Монголын ард түмний ажилтаа цалинтай орлоготой амьдрахын тулд босно. Энэ гадаадынханд үйлчлдэг засгийн газар биш, Монгол хүнд үйлчлдэг засгийн газар их хурлаа байгуулахын тулд бид босно. Хинээс айд ирнэ. Өөрчлөлт шүү дээ. За ингээд ярьсаар байтал явж байгаа. За одоо тэрийг ойлоо болио да. Та бол үйлдвэрлэлийн төлөө ярьж байгаа хүн чи явсаргаад намуудын тухай хууль руу ороод үндсэн хууль руу алгуулчихдаг байхгүй. Ерөөсөн буруутныг хайд улс төрч дээрх маш төвөгтэй шүү дээ. Явсаар байгаа л энийг өөрчлөхгүй болохгүй байгаамаа гэл ингээл тайлбар тавиад. Эрдээсээ нөгөө байгаа боломжийн дотроо өнөөгийнхөө байгаа боловсрол нөөцөө шавах хэрэгтэй байхгүй. Уул нь яг энийгээ шавгаад хийчих ийм боломжууд бол байна. Ийм ихтгэл үнэмшилтэй үзэл санаатай ийм харизмтай хүмүүс энийг хийчихнэ. Энэ байгаа тогтолцоон дотроо. Тэгээд энийг хийхийнхээ оронд худлаа энийг өөрчлөсөө дараа нь энийг хийгээд. Гэхдээ тэр нь хэзээ өөрчлөгдөх яаж ч өөрчлөгдөх. Тэрийг нь одоо 30 40 жилээр бид нар хүлээж чадах юм уу чадахгүй юм уу? Та чинь нэг жижиг эко автобус хийж байгаа тийм. Нэг манайх нэг сурвалж авсан сарын чинь. Тэр чинь яг ямар учиртай вэ? Тэр зүгээр жишээ шүү дээ. Одоо гадаад хийдэг зүйлийг Монгол хийх жишээ мөн биз дээ. Тий, ер нь бол би ингээд 10 хэдэн жил машин дээр үйлдвэрлээл явж байгаа зүгээр жаргал сайхан өөрийнхөө төлөө биш. Эрдээсээ Монгол хүмүүс бас хийж болдсон юм байна гэдгийг итгэл үнэмшлийг л бий болгох. Энэ итгэл үнэмшлийн галыг бадраахын тулд явж байгаа байхгүй юу? Тэгээд харин Өмнөгов аймгийн засаг дарга хамгийн газар оюу толгой компани ингээ хамтраад Өмнөгов аймгийн нийтийн тээврийн шинжилт хийгээд бид нарт хамтарч ажиллах захиалга өгөөд бас яг тендер зарласан юм да. Тэр тендерт нь бол одоо дүр саргаж энэ да инновацийн хууль тендерийн хуулийн заасан нөгөө патенттэй бүтээгдэхүүн гэдгээр ингээд ялаад энэ гэрээ байгуулад энэ ажлыг бол хийж байгаа. Тэгээд Улаанбаатар хотын утаа бууруулахад онцгой чухал ач холбогдолтой аймагуудын утаа бууруулахад тэгээд өнөөдөр ингээд нэг жижиг оврын 7 м урттай автобус хийж байна. Бид 18 м урттай цахилгаан автобус хийж болох уу? Болно гэдэг нь нөгөө жишг нь загвар нь бол байж штэ тийм ээ. Өнөөдөр нөгөө литиум батарей энэ төр гарчлаа. Тэгээд эрдээсээ энэ монголчуудын импортын хэрэглгээний нэг 2.6 тэрбум доллар нь шатхуун дээр байдаг. Тэрбум доллар нь машин механизм тоног төхөөрөмжил дээр сэлбэгээ дангууд дээр байдаг. 600 сая нь болохоор өргөн хэрэглгээний бараан дээр байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ том мөнгө урсгал дээр л бид нэг үйлдвэр хийгээд авах хэрэгтэй байхгүй. Одоо тэр нефт химийн үйлдвэр бид хурдан хийгээд авмаар байна. Энэ машин механизм тоног төхөөрөмжөөр гарч байгаа энэ урсгал дээр бид бас үйлдвэрүүд хийгээд авчмаар байна. Ингэх юм бол эн чинь 200 мянган хүн
ажилтаа болох ийм тогтолцоо бүрдээд ирнэ шүү дээ. За тэгээд тэр өргөн хэрэглгээний бараа, тэр оюмл бараа бүтээгдэхүүн тийм ээ, хүнсний үйлдвэр гээл тийм ээ, сав баглаа буудал гээд энэ салбарууд дээр тэгээд үйлдвэрүүд хийгээд тэгээд аль болох бага мөнгөийг гадагшаа гаргадаг тэр Японд солонгосчууд шиг аль болох их мөнгө гаднаас авдаг. Тэр мөнгө нь эргээд үйлдвэрлэлээр дамжаад нийгмийн баялагын тэгш шудрах хүртээмжтэй хуваарлагддаг ийм тогтолцоог бий болгочихъя гэл ингээл яриалаа. Бас биеэр үлгэрлэж ингэж хийгээл байгаа байхгүй юу? За ингээд 18 он их амжилтыг авчрах болтугай. Таны төслүүд одоо яриа биш тийм ээ. Цаасан дээр буухаш одоо бүр ажил болох болтугай гэж. Миний төслүүд биш. Ер нь монголчуудын төсөл. Монголчуудын хөгжлийн төслүүд хэрэгжээсээ хөгжлийн төслүүд амьдарч хэрэгжих тэр нөгөө орон зай бий болоосоо тэгээд энэ импорт орлсон энэ мөнгө урсгал дээр Монголын нөгөө бизнесийн орон зай ингээд тэлэгдээсээ ийм л бүтээлч он жил болоосоо гэж бас хүсэж залбирч мөргөж байна да. Хугацаа бол ер нь тэгээд маш хурдан явж шээ тий. Одоо зөвлөгөө болсон сошиод 2 сар гаруй болчихлоо тийм ээ. Одоо тэгээд ноёдлчдын зөвлөгөө хийсэн шүү дээ бид нар тийм ээ. Тэгэл нөгөө хөрх хамтс бид нар чинь нөгөө ихтгэл найдварын өдөр харж байгаа шүү дээ. Одоо хүлээгээ сууж байгаа. Хизээ чинь оюутлын салбар дээр чи 526 тэрбум төгрөгийн хувц бид нар импортлж өмсдөг. Энэ зах зээл дээр нэг 20 мянган оюутлчин доктортой ажилтаа байх ийм л оюутлын салбар бий болгох чи одоо гэж л яриад байгаа шүү дээ. За энийг хийчих юм бол тэгэл утаа бол асуудал биш юм дөө тий. Ажилтаа бол чинь өөрийгөө чигчлэн мөнгөтэй хүмүүс чинь байраа худалдаад аваад өгөн ипотекийн зээлдээ хамрагдаад эхэлнэ. Мөнгөгүй хүмүүс чинь яах юм бэ? Тий. Тэгэхээр хүмүүсээ ажилтаа болгочвол наад утаач аяндаа харилж шүү дээ. Шинэ хот байгуулах тухай, хотоо тэлэх тухай бас ярьж эхэлж байна. За яг бүтээн байгуул дээр дамжуулж ажлын байр бий болгодог бас нэг арга байт юм л да. Тий, хөгжлийн арга байдаг. Тэгэхээр параллел хийлдэ. Тэгэхээр нөгөө импортынхаа урсгал дээр үйлдвэрлэлээ хий. Тэр шин бүтээн байгуулалт руугаа ажлын байр бий болгох бүр яг ингээд энэ том мөнгө урсгалууд дээр одоо эдийн засаг ингээ эргээд эхлэх юм бол Монгол бүр ажиллах хүч дутагдахаар байгаа байхгүй юу тооцоон дээр. Тэгээ баг энэ станы орнуудаас бид нар ажиллах хүч авахуц ийм том тооцоо байгаа шүү дээ. Макро түвшний математика энэ эдийн засгийн загварчлал дээр. Тэгэхээр тэгж амьдруулахгүй энэ орон бизнесийн орон зогч амар юм хүмүүгдмэл ингээ хоолойг ингээ бадцчихсан тийм ээ. Нэг жоохон худалдааны салбарт нэг үйлчлэгээний салбарт за уулуурхай салбарт бол дандаа гадаадын орн тийм ээ. Монгол баг орохгүй шахав. Тэгээд амьдрах орон зай их бага байгаа шүү дээ. За орон зайд хэлээсэй тийм ээ. Засгийн газрын хурал. Та бүхэн бэлэн байгаа. Тэгээд бүгдээрээ хэлээс энэ монголчууд бидний хамт ирэх ашиг байхгүй. Бид нэг л завин дээр явна шүү дээ. Тэгээд энэ завинаас буугаад өөр зав руу шилжиж суух хэрэггүй шүү дээ. Энэ завь хөгжлийн том хөлгөн онцолго хэлээ. За баярлалаа танд. За. За ингээд манай нэвтрүүлэг өндөрлөө. Баяр тав шүү дээ.